Сайн байцгаана уу? Та бүхэндээ Mondental шүдний эмнэлгийн системд хэрхэн нэгдэх тухай заавар бичлэгийг төлөвлөж байна. Юуны түрүүнд та бүхэн манай энэ IT доктор CGM/business гэсэн хаяг руу хандаж Mondental шүдний эмнэлгийн системийн пэйж хуудсыг нээх ёстой. Энэ дээрээс та бүхэн өөрсдөө дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой бөгөөд эмнэлгээ нээхийн тулд бидний хувьд эмнэлэг нээх тавчин дээр нэг удаа дарна. Гарч ирсэн цонхон дээр домен нэр сонгох гэж байгаа. Энд сонгогдсон домен нэр нь танай эмнэлгийн систем рүү нэвтрэх хаяг болох бөгөөд эмнэлгийнхаа нэрийг латин үсгээр бичвэл их тохиромжтой. За бидний хувьд эмнэлгийнхаа нэрийг root dental гэсэн нэрээр сонголоо гэх юм бол бид нар root гэдээ өгч болно. Эсвэл root дундуур зураас dental гэд нэрлэж болно. Тэгэх юм бол бидний эмнэлгийн хаяг маань root dental IT доктор CGM гэсэн юм болох нэ. Тэгэхдээ бид юун түрүүнд энэ нэр өмнө нь хэрэглэгдчихэж байгаа юу гэдгийг шалгах ёстой. Шалгаад хэрвээ энэ нэр маань ашиглах боломжтой байна гэх юм бол үргэлжлэх тавчийг дарна. Үргэлжлэх тавчийг дараа та бүхэн үйлчилгээний нөхцөлийг танилцуулсан хуудсанд очино. Үйлчилгээний нөхцөлийг та бүхэн доош нь гүйлгээ хамгийн доор нь ирэх үед үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн энэ чек итгэвчнэ. За үүний дараа дахин үргэлжлүүлэх тавчийг дарснаар эмнэлгийн ерөнхий мэдээллүүдэд оруулах хэрэгтэй болно. Эмнэлгийн ерөнхий мэдээллүүд дотор маань манай кириллээр бас байж болно. За эмнэлгийн логогоо байгаа бол оруулчихна. За тэрний дараа админийхаа нэрийг оруулж өгнө. Админийхаа нэрийг оруулж өгсөний дараа админы утасны дугаарыг мөн оруулж өгөх хэрэгтэй. Ямар хаяг байх ёстой вэ? Тэр хаягаа бичээд энэ бол мэйл хаяг байна. Энэ мэйл хаяг маань цаашдаа систем рүү нэвтрэх нэр болно. Имэйл хаягаа оруулсны дараа нууц үгээ үүсгэж өгөх ёстой. Нууц үг маань багадаа үсэгтэй холилдсон 8 тэмдэгтээс дээш байх бөгөөд тэр оруулсан нууц үгээ доорын давтах дээр дахин бичиж баталгаажуулна. За үүний дараа эмчийн нэрээ бичих ёстой. Эмчийн нэр маань дор хаяж заавал нэг эмч байх ёстой. Тэгэхээр хамгийн ихнийхээ эмчийг бид нар нараа эмч гэж биччихье. Хэрвээ үүнээс олон эмч байх юм бол хоёр дахь эмчийнхаа нэрийг бас бичиж болно. Энэ эмчигээ бид нар Сара гэд нэрлэчихье. За хэрвээ ахаад эмч нэмэх шаардлагатай байх юм бол та бүхэн систем рүүгээ нэвтэрж орсны дараа ажилчид зэсэн дээрээс эмчээ бас шинээр үүсгэх боломжтой. За үүний дараа бид үүсгэх тавчийг дарна. Үүсгэх тавчийг дарснаар систем маань үүсч байна гэсэн мэдээлэл гарах бөгөөд та бүхэн энэ хооронд төвчээртэй хүлээж байгаарай. За үүний дараа дөрөвдүгээр алхам дээр маань манай эмнэлэг маань амжилттай үүслээ гэсэн бичиг гарч ирнэ. Тэгээд энд та нэвтэрж орсны дараа хажуугийн зэсэнд байрлах тусламж хэсгээс гарын авлага, видео заавруудыг үзэж системийг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай гэсэн санамж гарч ирж байгаа маа. Таны домен нэвтрэх домен маань root дундуур зураас dental IT доктор юм аа. За эндээс бид системийг ашиглаж эхлэх гэсэн тавчин дээр дарах юм бол систем рүү автоматар очино. За нөгөө түрүүний бидний нээж өгсөн эмнэлэг маань root dent гэдгээрээ байж байна. За бид өөрсдийнхөө үүсгэсэн нэвтрэх админы имэйл болон нууц үгээ оруулаад нэвтрэх тавчин дээр дарна. Нэвтрэх тавчин дээр дарснаар систем рүү нэвтэрж орох бөгөөд эхний удаад та бүхэнд системийг хэрхэн ашиглах тухай заавар бичлэгүүд бүхий хуудас руу өсөрж орно гэсэн. Тэгэхээр та бүхэн эндээс хамгийн түрүүнд цаг захиалга хэрэгэн үүсгэх тухай эмчилгээ оруулах, төлбөр төлөх гэдэг юм уу. Тухайн бичлэгүүдийг үзэж системийг хэрхэн ашиглах тухай заавартаа заавал танилцаарай. Бидний програм маань бэлэн болсон бөгөөд бидний үүсгэсэн эмнэлэгт маань нараа болон Сара гэсэн хоёр эмч байх байна. За баярлалаа.